Сайн байцгаана уу? За түрүүчийн блогийн дараа хувийн чатаар маш олон сэтгэгдлүүд мөн саналууд ирлээ. Та бүхэн намайг твчиж миний хэлсэн ярьсан зүйлүүдийн бурууг нь өөрийнхөө фильтрээр шүүж аваад зөвийг нь зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авч надад сайн сайхан үгийг харамгүй илгээгээд одоо нэг өсөндөө өнөөдрийн дахиад энэ блогийг хийх одоо хүчин зүйл болсон гэд та бүхэнд бүгдэнд нь их баярлалаа. Хүний итгэлийг хуглах шиг гутамшигтай зүйлийг хороод байхгүй. Тэгэхээр зэрэг миний насан туршдаа баримталж явж байгаа зүйл бол эхлээд бага байхдаа эмээ өвөөгийнхөө аав ээжийнхээ итгэлийг хуулахгүй онцорно гэж боддог байлаа. Түүний дараа одоо дүүнэрийнхаа гэж боддог болсон. Түүний дараа хүүхдүүдийнхээ тэгэл ингээл ажлынхаа хамт олонний тэгэл найз нөхдөйхөө гэл олон хүмүүсийн надад өгсөн итгэлийг одоо хуглахгүйгээр сэв суулгахгүйгээр тээж явна гэдэг бол авч явна гэдэг бол миний амьдралын их том зорилгын нэг байдаг. Энэ амьдралд одоо хөтөлж явуулж байгаа нэг тийм од гэх юм уу да. Тэгээд тийм учраас тэнд нь одоо намайг сонсож байгаа одоо миний охинтой бас хамт байгаа та бүхэн орч одоо та бүхний итгэлийг хуглахгүймсан гэж хичээж явах зүйлийн минь нэг болж хувирлаа. Хүний үг хичнээн их үнэтэй байдгүй гэдгийг одоо өөрийнхөө бие дээр ойлгож явна да. Одоо энэ блогийн дараа хүмүүсийн хэлж байгаа үгнээс шүү. За тэгээд хүмүүсийн ирсэн сэтгэгдлийн ихэнх нь юуны талаар асууж байна гэхэлэр зэрэг эмэгтэй хүн биеэ яаж авчих хэвтэй юм бэ? Хүүхдээ яаж хүмүүжүүлэх хэвтэй юм бэ? Хүнтэй яаж харьцах хэвтэй юм бэ? Ажил мэргэжлээ яаж сонгох вэ гэх жишээтэйгээр насны хүмүүс их олон зүйлсүүд ирж байна. Үүн дотор одоо дөнгөж гэр бүл болцоод тэгээд хүүхдэд өсгөж хүмүүжүүлж байгаа ээж нар бас нэлээдгүй хувийг эзэлж байгааг би өөрийнхөө фильтрээр орж бас харлаа л да. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ гэж тус нь салгаж авч асуусан байна. За энэндээс өнөөдөр би одоо энэ яриаг эхлэе гэж бодлоо. Зарим хүмүүс нь подкаст гэж нэрлэх юм байна, зарим нь блог гэж нэрлэх юм байна. Минийхээр бол яаж нэрлэх нь бол хамаагүй гол нь өргөөчтэй хүмүүс авахын наваа хаяхын хаяад амьдралд нь хэрэг болж ивэл болох юм да. За миний бодлоор бол биш үү ерөөсөө юм байдгийн. Хүн түрүүн мандуултаа хийсэн яриаг үзээгүй хүмүүс байх юм бол тэрийг бас сонсоорой. Тэрэн дээр тодорхой ярьсан байгаа учраас одоо би олон дахин нэг үгийг давтаж янших хэрэггүй гэж бодож байгаа юм. Тэгэхээр тэр мандулеро гэсэн подкастн дээр цаг хэдэн минутын бараг цаг 30 минутын яриа байгаа. Тэрэн дээр бол тодорхой хариулсан зүйлүүд нь байгаа. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн гэж би ялгамааргүй санагддаг юм. Яагаад гэвэл эн чинь хүүхэд бол за төрчөө цаанаасаа гений өгдлөөрөө болохдоор зэрэг эрэгтэй эмэгтэй гэдгийг авч төрчөөд Google-дэгээр тоглол буудаж байлдаж тоглол компьютер тоглоомоор алан хядаантай ч гэдэг юм уу. Одоо минийхээр бол алан хядаантай шүү дээ. Одоо тэр бууддаг гэсэн шидэ юмын тоглол нөгөөд нь болохоор одоо хуц сонирхот ч гэдэг юм уу. Эсвэл ээжийнхээ зүүцээ, хичээхээ зүүцээ юм бүгжийг барьж үзэл урлын будаг энтрийг нь оролдоол гихчээтэй. Энэ бол цаанаасаа ингээд өгөгдсөн өгөгдлүүд нь эрэгтэй эмэгтэйгээр ингээд салгагдаад ирцэн байдаг юм байна лээ ер нь. Би чинь 2 хүү 2 охинтой тэгээ харж байхад бол ер нь бол тийм. Харин зүгээр ингээд их удаан юм л ярих болчих гээд ах шиг байгаа юм. Энэ яах вэ гэхээр зэрэг бүх юм одоо миний бодлоор болвол одоо генд бичигдээд явж идэг. Энэ миний бодлоор ч гэдэг ахын байхгүй юм чинь ер нь батлагдсан зүйлийг ол ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Би эмч хүн биш учраас бас сэтгэл зүйч хүн судлаач биш учраас яг тэгсэн чинь ингэсэн байна гэсэн баримттай юмнуудыг бол ярьж чадахгүй. Би зөвхөн өөрийнхөө амьдралын өөрийнхөө хүүхдүүдээр харж байгаа мөн ах トゥ хамаатан садангийнхаа хүмүүсийн ч гэдэг юм уу найз нөхдийнхөө хүүхдүүдээр харж байгаа энэ зүйлсээс л би харж ярьж чадах юм. Өөрийнхөө дүүнэрийн одоо жишээлбэл. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийг хараад байхад бол ер нь ингээл аав тал руугаа л их явдаг штеп. Тэрний яаж байгаа юм бэ гэхээр зэрэг аав нь юу хийж гин тэрийг нь хийх дуртай. Аав нь юунд дуртай байна, тэрэнд нь дуртай гэх жишээтэй.
хичнээн аавтайгаа маргалдаал аав над чинь таалагдахгүй нэг гэсэн байлаа ч байсан гэсэн цуснд нь тэр нь ингээд мэдээлэл нь байждаг болоод ч тэр юм уу. Эсвэл л ингээд үлгэрлээд байгаа хүн аав дэрэгдэн байдаг болоод ч тэр юм уу. Ер нь ааваасаа ихэнх хэмиг аваад идэг гэж харддаг юм. Тэгээд одоо маш олон гэр бүлүүд салаад тэгээд ээж нь хүүхдүүдээ авч яваад за аав нь авч явж байгаа тохиолдол байдаг л баг. Гэхдээ 100-ны бараг 90% нь ээжтэйгээ явдаг баг та. Гэт ингээ харж байхад бол мэдээж салцсан гэр бүлийн одоо яг төрсэн эцэг нь дэрэгдэн байхгүй өсөж байгаа хүүхэд яаж хинээс үлгэр дуурайл авах вэ гэдэг нэг зүйл гараад ирж байгаа. Энийг бол би хэлж мэдэхгүй шүү. Яг үннийг хэлэхэд энийг бол би хэлж мэдэхгүй. Харин зүгээр ингээд яг эцэг эхтэйгээ өсөж байгаа хүүхдүүдийн хувьд ингээ харахад бол одоо нөгөө завтай завгүй ээж аавын нөгөө л нэг асуудал гарч ирэхээс өмнө аав нь болохдороо ингээд хүүхдэд дагуулаад явж идэг тийм аав нарт би 2-3-ыг харсан мэднэ. Миний амьдралд ерөөсөө маш олон одоо тохиолдлуудын ердөө 2-3 аавал тийм аав нар байхгүй юу. Тэрний яд хүүхдэр зэрэг хөвгүүдэд дагуулаа явж идэг. Хүлэн авалтанд орж исэн ч дагуулдаа явж идэг. За бүр нялх байхаас нь өсвөлээд ч бүр бага байхаас нь өсвөлээд 6-7-тоогоос нь шахам өсвөлээл. Тэгэл одоо байшин барилга барьж явахдаа ч дагуулаад явж идэг. Цэцлэнгийн байшингаа одоо суурийн тавхаасаа өсвөлээл дагуулаад явчлаадаг. Тэгэл нөгөө хүүхэд нь юм хийж чадахгүй байсан ч байсан гэсэн миний хүү энэ хүрзийн бариад өгч. За одоо наашир тэгчих гिचг гээл те. Тэгэл аль болохоор уурлаж уцаарлахгүй нөгөө хүүхэдтэй чинь харьцаал тэгэл уулзалтанд орохдоо ч дагуулаад явжлээдэг те гэл ингэх жишээтэйгээр яваад байгаа хүүхдүүдийг харахад тэр өнөө олон юм яриулгүйгээр одоо дараа нь аав миний хүүтэйгээрээ тэгсэн чинь ингээрээ хүнтэй тэгж ярьцаарай эн чинь ийм байдэн шүү тэгсэн чинь ингэдэн шүү гэлгүүгээр яг нөгөө хүссэн хүүхэд нь би болд юм уу гэж харагдахаар ингээд амьдралынх нь явцад хүмүүжчтэй байл. Энийг бол би асар зөв гэж харж байгаа. Гэхдээ өөр яах юм? Энээс илүү сайн арга гэж баг харагдахгүй шахам шүү дээ. Ягдгол би энийг өөрийнхөө эмээ өвөгийн одоо үлгэр жишээн дээр мэднэ л дээ. Манай аав ч хоёр завгүйсэн. Аргагүй. Нэг нь улсын төлөвлөгөөний комиссийн эдийн засагч манай ээж бол өглөөнөөс өсвөлээд шүн одоо суун гэдэг ажилтай ингээд 10 өнтер хүртэл суудаг тийм ажилтай. Манай аав болохдоо армийн офицер. Тэгээд өглөө 6 цаг гэл тэгтэл босоод одоо манай 220 байдаг гэсэн. Тэгээд зайсан толгоор гүйчээд эргэж дахиж гүйж ирчээд одоо Баянгол гэсэн үг шүү дээ. Баянгол зочд буудлын тийшээ гүйж ирчээд тэгэл усанд орчвол тэгэл сархил алга болдог. Тэр чимээгээр нь бол би аавыгаа за одоо сэрж гин босж гин гүйж гин эргээд ороод ирлээ гэдгийг сонсоод мэддэг. Тэгээд бид нар чинь 8 цагийн хичээлдээ явхад бол аав хальтрун явцсан байдаг гэсэн байхгүй юу? Ээж болохдоо зэрэг ямар ч гэсэн өглөө усаад хүүхдүүдтэй бүгдэнд нь бантангаа хийдгийг хийчээд тэгээд шинкэн гоё тийм амттай бантаа хийчээд тэгээд бас аягүй эрт яваад өгнө. Ингээд өдрийн ихэнх цагийг би эмээтэйгээ өвөөтэйгээ өнгөрөөдөг байсан юм. Тэгэл өвөө эмээ хоёр маань яхавтай ингээл яг л би дэрэгдэн л ингээл хормойдол салахгүй байж л байгаа юм чинь бүх юма зааж өгнө дөө. За миний хөө ингээд хийцтэй цай уух уу гэл. Тэгээ хийцтэй цай хийхдээ ингэж хийдэг юм аа. Ингээд самраад монгол хүн гэдэг чинь ингээд сайхан сүгээ самраад тэгээд ингээд сүү тусаах юм бол ерөөсө болдгоо штэ ингээд амны ишг нарилждаг болохдоор гээд тусаасан сүгээ аваад духан түргээд тэ өөрхөө духан түргээд ээстэ нэр мал юм буян сайхан арвж яасан энтер гэл тэгэл цайгаа сайхан чамчаал цаныхаа дээжийг өргөөлтэй хангаад дэлхий тэнгэр бурхандан залбирая гэж байгаа л өргөдөг байла. Би энийг бүр сурцсан, цээжилсэн. Тэгээд октоддоо заагаад өгчихсэн. Тэгэл манай өвөө эмээ хоёр ах トゥ ус их лүгээ явах болохоор намайг хөтлөөл дагуулаад явна. Тэгэл хүнтэй яг юу ярьж хийж явж байгаа, хийж явж байгаа хамаг юм ингээл тархинд бичигдэл хоцорчдаг юм байлээ. Одоо би заримдаа өөрийнхөө ярьж байгааг сонсохдоор хүүхдүүдэд загинж байгаагаа энэ төр сонсохдоор яг л нөгөө манай эмээ надтай ярьж байгаа юм шиг санагдахаар тэр үгнүүдийг нь хэрэглээд одоо тэр үйлдэлүүдийг гаргаад байна гэж ерөөхдөө хардаг байхгүй юу. Тэгэхээр хүүхдтэй одоо дагуулад явж исэн. Ер нь бол одоо эрэгтэй хүн эрэгтэй хүүхдтэй болж өгвөл эмэгтэй хүн нь эмэгтэй хүүхдтэй. Ингиж нэг юм жоохон ялгаатай явж исэн дээр юм болов уу гэж би боддгийн. Манай охтууд одоо намайг юу одоо хамт хийдэг байсан, яадаг хийдэг байсан талаар одоо миний ярьсны дараа миний охин ярьж өгөх байх л та. Ярьж өгөөсэй гэж би хүсэж байна энэ камерны цаана байж байгаа. Тэгээд
ер нь штэ би боддیں۔ Эрэгтэй хүүхэд гээд эрэгтэй эмэгтэй хүүхэд гээд дэлтэхгүй. Хүн чинь ингээд гэр орноо сайхан цэвэрлждэг байх хэрэгтэй. Ахуйн соёл энэ бол зайлшгүй зүйл байхгүй. Тэгэхээр чин хүн гэр орноо цэвэрлэнэ гэдэг чинь мэдээж хэрэг хогоос авлуу хийн гэсэн үг. Тэрийг гаргаад бүр гадагшаа гаргаад хогоо хаях болно шүү дээ. Яагаад эрэгтэй хүүхэд энийг хийж болохгүй юм бэ? Энд чи болохоор барахгүй болно шүү дээ. Энэ бол эрт дээр үед яагаад тэгж эр хүний хиймэр сүлд хог хаяхтаар сарнаа далга болчиход байдаг энэ төр гэдэг тийм яриа байсныг бол би хэлж мэдэхгүй. Энэ бол миний уншсан янз бүрийн юм ардын аман зохиол болоод тэрийг ингээд номон дээр орчуулад хөрвүүлээд ингээд бичиж тавьчихсан байждаг. Буулга тавьчихсан байждаг. Мөн ардын зүүрцсэн үг гэх мэт дотор бол ийм хогтой холбоотой үг гарч ирээгүй. Ер нь бол Монгол шарын шашин бий болсноос хойш ингээд шашны сургууль сурсан хүмүүс нь ингэж тэгж болно. Энэ бол хэмэр сүлдэнд сайн, тэр бол тэгдэг гэдэг юмнуудыг бол кирилл үсгээр буулгачихсан юм би одоогийн байдлаар уншаагүй байгаа. Лам нар бол энийг мэддэг баг. Харин одоо хүн ингээ өөрөө зохиогоо цаашаа явуулаад идэг штэ. Ингээд нэг тийм энэ бол эр хүний эсвэл тиймэрийг гутаан, энэ бол тэгдэг ингэдэггүй өнтер гिचгсэн. Тэр юм дотор тэр хог асгахдаггүй тухай яриа бол байж магадгүй. Өөрөөр бол би тэрийг бол мэдэхгүй. Тэгээд хүн хэрвээ хоол идсэн бол тэрийнхээ тавгийг угаах хэрэгтэй. Эрэгтэй өнө эмэгтэй өнө тэр нь хамаагүй штэ. Би бол хүүхдүүдэд ингэж өсгсөн. Ер нь ийм байгаасаа гэж боддог. Сав суулгаа угаажлах хэрэгтэй. Усанд орсон бол артлаас нь тэр унсан үсээ цэвэрлээд тэгээд тэр баана дүүшээ угаах л хэрэгтэй шүү дээ. Энэ чинь хувийн ахуйн соёл байхгүй та. Тэгэхээр зэрэг эн чинь эрэгтэй эмэгтэй хүүхдүүд дээр адилхан явагдаж байгааз. Ажил хийгээд сурах хүнд ерөөсөө илүүтэхгүй. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүдэд харин эрэгтэйлэг байлгахын төлөө одоо яадгийн эрэгтэй нөгөө нэг юм цаанаасаа нэг юм хүчрхэг зүйлс байгаа шүү дээ. Хүчрхэг ирчүүд гоё шүү дээ. Дэрэгдэн ингээ байж хад нэг юм уулын нүмерт ингээд байж байгаа ч юм шиг юм ханхаа ачаа сайхан те. Тэрний биенийх нь том жижиг хэлээгүй шүү дээ. Тэр бол ерөөсөө зүгээр ингээд хүний байж байгаа мөн чанар нэг тийм хүмүүс байдаг та. Ингээд нэг түшигтэй сайхан. Тэгэл дэрэгдэн ингээ байж хатаар нэг тийм айх аюул байхгүй ч юм шиг орогддог те. Тэгээд нэг юм хичнээн ингээд найзч вэ нүү, таньдаг хүн ч вэ нүү, ажлын хамтрагч ч вэ нүү, хэн хамаагүй юм. Яг л нэг эр хүн гэдэг нь мэддэгдээд нэг тийм тэр хүнийг цаанаас нь хүндэлмээр санагдаад идэг. Эмэгтэй хүнийхээ хувьд нэг юм хүндэлмээр санагдаад идэг хүмүүс байдаг та. Би хүүгүүдэд тийм байгаасаа гэж ер нь бол боддгийн. Тийм учраас тийм эрэгтэй хүнд надад хамгийн таалагддаггүй зүйлийг би хүүгүүдтэй одоо хэлж өгдөг гэсэн үг. Тэр нь яг юу надад таалагддаг юм бэ гэхэлэр зэрэг надад жалжгансан эрэгтэй хүн таалагддаг. Одоо тэр нь яаж байгаа юм гэхэлэр зэрэг ингээд нийгэм хийчээд тэрнийхээ араас гоншгондог шүү дээ. Би чиний төлөө тэгчлээ гэсэн чинь тэгцэн өстөө нэрээ энэ ертөнцийн хамаг гав яг байгуулад ийм тийм энэ бол ерөөсөө шал утгагүй зүйл байхгүй юу. Энэ надад огт таалагддаг учраас хөвгүүдтэйгээ би юм хийчих хийснийхээ дараа хийх ёстой л ажиллаа л хийсэн юм чинь дэрэгчин байгаа хүн чамааг ингээд сайн хийсний чинь мэдээд тэгээд магтуул сайн л үсттэй. Магтаагүй ч юм уу анзаарч хараагүй бол миний хүү магтгаар хэмжээнд хийгээгүй байна л гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг тэрийг илүү сайн хийх гээл үз гэдэг утгаар нь одоо хүмүүжүүлэхийг хичээдгийн. Хүмүүжил гэдэг чинь ер нь бол хүн болгох он жилүүд гэсэн үг шүү дээ. Хүн гэдэг чинь өөрөө хүмүүн гэж монгол хэлэнд нэрлэгддэг. Артлаас нь жилд зарлах гэж. Ингээл хүмүүжил гэж. Би бол өөрийнхөө логикоор энэ үгийг бол ингэж боддог. Монгол үгс их сайхан шүү дээ. Угийг ухаад үзэх юм бол яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэдэг жинхэнэ мөн чанар нь гараад ирдэг. Тэгтэр зэрэг эрэгтэй хүүхдүүд бол спортоор заавалчгүй хичээлсэн байгаасаа гэж хүсдэг юм. Энэ спортыг нь одоо оюуны спорт уу, шат руу, эсвэл одоо ингээд компьютероор тоглоод байгаа чинь бас тодорхой нэг хэмжээний спорт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ үү ямар нэгэн хэмжээгээр спортоор хичээллээсэ. Энэ нь уйгахгүй тууштай байх энэ зүйлд сургадаг гэж би боддог. Компьютер тоглоод сууж байгаа хүн чинь бас төвлөрч чадаад байгаа. Тэгэхээр компьютер тоглоомонд бол тийм нэг талаас нь сайн байна, нөгөө талаас нь мэдээж хэрэг огт хөдөлгөөнгүй байгаа гэдэг талаас муу зүйл байж болох юм. Би юм ахуйд. За тэгээд нэг сууж сурна гэдэг чинь өөрөө
их том зүйл штэ. Иш тийшээ бас ингээл нэг салхин дээвэр шиг төвлөрч чадахгүй сувсаг гэдэг ингээ гүгээд байгаа хүн чинь ажил хийхэд ч хэцүү байдаг. Ер нь бол тийм хүмүүстэй те. Төвлөрч чадахгүй, зорьсондоо хүрэхгүй. Одоо тэгээ спортын бас нэг давуу тал нь бол одоо тэр оюуны спорт дахиад хэлье. Энэ биеийн хүчний спорт, оюуны спорт гэж нэрлэгдээд байгаа одоо шатар даам юу ч байж болно шүү дээ. Энэний нэг том давуу тал нь хүн ялахын төлөө явж байгаа. Ялж үзэж байгаа, ялагдаж үзэж байгаа. Ялах ба ялагдах ээлж дараатай гэдгийг харж байгаа гэсэн. Компьютер тоглоомн дээр ч гэсэн тийм шүү дээ. Левел тэтлөө орлоо. Тэрний дараагийн левел тэтл хамгийн сүүлийн левел рүү орохын төлөө хүн явдаг үсттэй те. Тэгэхээр энэ бол тууштай чанар гэж бодож байгаа. Би өшөө эрэгтэй хүүхдүүдтэй юу гэж заадгүй гэхээр зэрэг миний том хөвчин бол доороо бас ухаан орохдоо л ингээл хоёр охин дүүтэй олчж байгаа гэсэн үг шүү дээ. Миний баг хүү болохдоор төрхтөө хоёр их чинь байж байна. Тэгтэр хэлж байгаа. Энэ ингээл өөрийнхөө одоо дэрэгдээ яж байгаа их нэрээчтэр те дэрэгдээ яж байгаа эмэгтэйчүүдийг тэр ер нь ингээл өөрийнхөө дүү шиг бодох хэрэгтэй штэ яж хөө гэд анхаад бол те том хүүдээ. Миний баг хүү бол хоёр ихчгээ бодох хэрэгтэй штэ миний хүү гэд. Тэгээд миний баг хүүгийн чин доор манай том хүүгийн хоёр охин төрчихөж байгаа. Бас адилхан хоёр охин дүүтэй олчихж байгаа байхгүй юу? Ер нь хүн тийм штэ. Дандаа өөрөөрөө л тавьж бодож үзэх хэрэгтэй. Одоо ингээд одоо эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаа гэдэг ингэхтэр чинь ер нь бол их сонирхолтой шүү дээ. Одоо би одоо ингээд хүүгээ бүдүүн хадуун юм ин чи эрэгтэй юм одоо чи тэрийг ингээд өөрөг тэрийг ингээд тэг гэж хэлэхээсээ илүү эмэгтэй хүүхдийг илүү эмэгтэй хүнийг илүү хайрлах тал руу нь хүндлэх тал руу нь л сургах хэрэгтэй гэж боддгийг. Мэдээч хэрэг эр хүний өөрийнх нь нэг тийм зүйл биш үү нэг юм байгалийн өгдөл нь тийм юм чи эмэгтэй хүнийг бодох юм бол физически одоо бие бялдрын хувьд хамаагүй л хүчрэхэг байж байгаа тохиолдолд бол тэр хүн тэр талынхаа ажлыг хийх нь бол бүр зүй ёсны хэрэг. Одоо төлөө модоо хагалах уу тэрийг одоо хамтраад оруулаад ирж болох юм. Дээврээ засах уу одоо биеийн хүчний ажил шаардсан ажлуудыг дэлгүүр орлоо гэж ботоод эрэхтэн дуртай юм ургаж явах уу гэх жишээтэй энийг бол эр хүн хийх ёстой. Би нэг бүр ёстой гэдэгт бүр хатуу итгэлтэй гэдэг. Миний аав тийм байсан, миний өвөө тийм байсан, миний мэдих ирчүүд бол тийм хаалга онгойлгож өгдөг. Одоо миний нөхөр хаалга онгойлгож өгдөг. Би хаалгатаа ингээд таалтахтаараа одоо хэрнэ ингээд буруу зүрөө онгойлгож байгаагаа мэдхгүйгээр л зогсож байхад хажуугаас онгойлгоод өгдөг. Тэгэхээр эр хүн бол энэ үүргээ ингээд биелүүлэх л ёстой л гэж би боддөө штэ. Эмэгтэй хүнд болохдороо зэрэг нөгөө байдаг штэ нөгөө эр хүнээ хүндлэнэ гэж гэрийн эзнийгээ хүндлэнэ гэж аль аль нь хүндлэх ёстой. Монголчууд ч болохдороо зэрэг миний уншсан ном зохиолууд дээр ерөөсөө тийм Чингисийн үеэсээ өксөлээд ардчлал хамгийн сайн хөгжсөн ард түмэн гэх юм бол монголчууд тахгүй юу? Тэр одоо та нар бодоод үзэлтэй. Одоо хар хорны мөнгөн мод гэл ингээд чинь хідэн орны хідэн уран дарахтыг урьж тэр мөнгөн модын ажилд нь оруулав. Мөн яг тухайн үед ямар шашин Монголд зэрэгцсэн оршин тогтножээ. Шашин гэдэг чинь уулаасаа яг нэг үндэстэй дэшиг ороод ургаад гарсан нэг мод нэрнүүд нь болохдороо зэрэг ингээд Наслмаа Ононбат гэж танхилан гэж явдаг шиг өөр Будда аллах Христос гэл ингээл явцдаг гэж насан туршдаа би боддог. Энэ нь магадгүй тэр дээр үеэс ингээд уламжлагдаад ирсэн ч гэж магадгүй. Монголчууд чинь эрэгтэй эмэгтэй хоёрыг морин хуураа хүртэл хоёр уцтай хийдсэн. Бүр яг энэ тэнцүүгээр авч үздэг арга бэлэг гээд уулыгаа эрэгтэй хүнтэй, усыгаа эмэгтэй хүнтэй зүүрлдэг. Тэнгэрээ эрэгтэй хүнтэй, газраа эмэгтэй хүнтэй гэж зүүрлдэг. Ийм арт түмэнд бол нэг тийм айхтар хүүсийн ялгаа гаргаж ирээд ийм байсан зүйл бол ер нь их ховрдоо их дээр үеийнхээ түүхээс бол яах вэ яванда нөгөө шарын шашин орж ирсний дараа шарын шашин чинь ч гэсэн нөгөө 21 дарих гэл дарихийг бол дарих чи эмхтэй үсттэй их гэж нэр атлаас нь залгачлаа юм чинь гэдэг утгаараа бол эмхтэй хүнийг дээдэлж хүндлэх зүйлс нь байж л байсан. Харин гарцаа авахгүй одоо эмэгтэй хүний өөрийнх нь
бие махбодын одоо хүч хүрэхгүй зүйл гэж байна да. Энд нь нэр хүн бол гарцаа авахгүй нүмер нөөлөг болоод гэд одоо шүхрээд илэрхэл ёстой. Жигүүрээд илэрхэл ёстой. Энэ утгаараа би хөвгүүдтэй бол хэлдэг. Охин хүүхдүүдийн талаар бол би дараагийн дугаартаа ярих гэж бодож байна. Яагаад гэвэл энэ их удаан яриа болох гэдэг шиг санагдаад байна. Тэгээд би хөвгүүдтэй өөр юу гэж одоо цагтдаг вэ? Ингэх вэ гэдэг тэр зэрэг манай хүүхдүүд хогоос оруулчин, тоосоос оруулчин, тоосоо арччин, шалаа угаачин, хувц сунраа угаачин, хоолоо хийчин. Энэ нөгөө гэр бүлийн ихэнх гэр бүлийн дотор бол эмэгтэй хүний хийх ажил гэж бодогдоод байгааз. Манайхан бол хийчдэг юм. Манай нөхөр ч гэсэн хийчдэг юм. Харин одоо сүүлийн үед карантин энтер гэдэг ингээд гэртээ удаан суугаад гэртээ байх хугацаа юм жоохон удаан болсон чинь харин за яхаа би хийчи одоо тэгсэн чи ингээ гэдэг юм бол одоо гэр бүл дотор бол нэлээ анзаарагдаад эхэлж байгаа юм. Тэр нь болохоор зэрэг энэ нөгөө нэг янз бүрийн юм чи ингээ санаанд ороод идэм байлээ. Гэхдээ би чинь эрэгтэй хүнийг бол чихтэй хүндэлдэг хүн байхгүй да. Тэр нь миний эмээ өвөгийн хүмүүжлэлтэй бас их холбоотой гэсэн үг. Нөхөртэй бол хүн чинь цайныхаа дээжийг одоо өгөх ёстой гэд заавал би аягалж өгдөг. Заавал хоолныхаа дээжийг аягалж өгөх гэх жишээтэйгээр бол дээжийг бол нөхөртөө өгнө гэж байгаа. Тэр нөгөө Европод болохоор зэрэг шолоод идэг штэ нөгөө ladies first гэдэг эмэгтэйг оруулахдаа нөгөө урталд нь арслан зам байсан уу юу гэдэг нөгөө агуун сэтгхүү гэдэгтэй гэдэг шолоод идэг. Зарим нөгөө айхтар феминист эмэгтэйчүүд болохоор хэлдэг нөгөө эрэгтэйчүүдэд дээжийг өгнө гэдэг бол тос өөхийг хамж өгж байгаа хүмүүс амьнуудад гээд надад бол тийм байхгүй. Би бол чин зүрхнээсээ гэрийн эзнийг бол хүндлэх ёстой гэж боддог. Тийм хүмүүжлэлтэй. Миний охтууд бас тийм хүмүүжлэлтэй. Тэгвэл манай нөхөр бол тэрэн дээр нэг давраад ингээд суугаад за чи хурдан хоол хийгээд аваад ир энэ гэсэн тийм явдал ерөөсөй гаргадгүй. Тэр нь одоо миний аз юм уу? Одоо тэгжил хэлэх байх та тийм ээ. Тэгэхээр би хөвгүүдийгээ бас адилхан тэгээсэй гэж боддог. Одоо хүнтэй хүн шиг харьцаад тэгээд хүнийг хүн шиг хүндлээд хүндлэлээ чинь хариу эргээ чамд хүндлэл болж ирдэг учраас миний хүү хүнлэг байгаарай гэж. Хэцүүлдэ одоо ингээд тэгж одоо ойлгодгүй хүүхэд одоо эмэгтэй миний хүүтэй ингээд таарлтчлаа гэвэл миний хүүг дээрлэх нь л дээ. Одоо тэгээд одоо яах вэ? Тийм дээрлэхүүлэх тавилантай бол одоо дээрлэхэд л хэсэг байж байгаа л тэгэл учир начир олох байлгүй. Ямар ч байсан гэсэн эмэгтэй хүнийг дээрлэхжсэнээс төр зур хугацаанд ч байсан гэсэн жоохон дарлуулад үцхэд бас орон ертөнцид сайн муу янз бүрийн мэйлжилж гин гэдгийг өөрөө сонгож авсан үнтэйг үцхэд гимгүү ч юм болоо да. Эрэгтэй хүн бол нөгөө Москва нулимсан дургууг кинонд дэр байдаг штэ нөгөө агуугаас их мөнгө олж ирэх хэвээр гэдэг нэг тэр зарчим. Тэгвэл би ингэж боддгийн. Гэхдээ хэрвээ ингээд гэрийн ажлыг энэ тэнцүү хийж байгаа тохиолдолд ч юм уу те эсвэл хоёлаа ажилдаа гарчгүйгээд чадлаараа гэрлүүгээ ингээд шувуу өөрлөгөө хоолоо зөөдөг шиг гэр орнолгоо хоолоо зөөж байгаа тохиолдолд бол тэгэх ёстой ингэх ёстой гэж юм байгаа юм. Энэ хэрвээ ингээд гэр бүлийн нэгдсэн нэг фонд байгаад те тэр нь одоо ер нь Монгол гэр бүлүүд ер нь тийм шүү дээ тийм үү одоо ингээд ихвчлэн гэр бүлийн фондыг бол эмэгтэй нь барьчаад ах шиг анзаарагдаад байдгийн. Ийм болж байгаа тохиолдолд бол энэ нэг тийм асрах асуудал уу? Энийг би бас нэг тийм том асуудал гэж олж хардггүй шүү дээ. Харин заавалжгүй ажил хийж явах хэрэгтэй. Гэртээ суугаад одоо эмэгтэй хүн бол одоо гэртээ суугаад тэгээд ингээд хүүхдээ хараад гэр орноо цэвэрлээд одоо эр нөхрийнхөө яг арт тал нь болдог ийм олон сайхан эмэгтэйчүүд байна. Эн чинь бол ийм цаанаасаа эмэгтэй хүний өгөгдөл нь тийм учраас хийгээд ингээд байгаад байж захта цаанаасаа гоё гэр эмэгтэйчүүд эцэгтэйчүүд байхад болох асуудал. Харин би гэртээ суудаг эрэгтэй хүнийг бол ер нь ойлгохгүй шүү дээ. Тийм зүр цэцүүг байдаг нөгөө цахиур
галгүй байгаад одоо яах вэ гэж тийм ээ. Цахиур гэдэг чинь ингэж цохоод гал гаргадаг гэсэн зүйл. Галгүй цахиур, ажилгүй эр хоёр адилхан гэж. Эрэгтэй хүн ажилгүй байх зуд болсноос дор гэж үг бас байдаг. Тэгтэр зэрэг эрэгтэй хүн бол ажиллаж исэн дээр. Бас нэг үг байдаг. Гэртээ удаан байсан эр эмийн шинжийг олно. Гэртээ удаан байсан эм шулмын шинжийг олно. Гэртээ удаан байсан хүүхэд тэнгийн шинжийг олно гэж. Тэгтэр энэ бас л ардын зурдсан үг бол бичигдээгүй хувилал гэсэн үг. Үнэн л гэж таарна. Одоо юу хийх нь яадаг юм бэ? Хүн чаддаг юм ал хийх л дээ. Дуртай юм ал хийх л дээ, тийм үү? Нэг ажилтай холбоотой дараа нэг юм яринд. Тэгтээ нэг сэдв дээр дугаар дээр нь яри. Харин хүн одоо дурлж хийж байгаа ажил, чаддаг ажил, хоолой чинь залгуулж байгаа ажил гэдэг ингээд дотор нь хүний одоо өөрийнх нь бодож явдаг нэг юмар гэх юм бол зөндөө зүйл байт юм бэлээ. Энийг одоо нэг өдөрт халбан тушаалт нэг аваа хэдэн жил тэ нэг 30-аад жил ажилласныхаа хувьд бол ярьж чадхаар хэмжээний туршлагатай болсон гэж өөрийгөө бодоод байгаа. Ямар ажил байх нь ерөөсөө хамаахгүй шүү дээ. Хийж чаддаг байх нь чухал учраас тэр чаддаг ажлаар ч хүн дутдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүн болгон болжлог үйл ажил хийх хэрэгтэй. Дээрэс нь эрэгтэй хүүхэд бол энийг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээ миний хоёр хүүгийн одоо том нь бол ажлаа бол хийгээд явдгийн. Та нар бол таныхын хувьд бол таних бах. Анхаа гэж залуу би анх хоёр гээд. Одоо гудамжны гэдэг юм уу да стрит дизайн гэдэг тийм стрит фэшн гэдэг юмыг л одоо анх одоо Монголд дэлгэрүүлэх гээл хийгээл үзэл яваад байгаа нэг залуу байгаа. Яг олж ирж байгаа мөнгийг эмэгтэй хүн нь өөрөө одоо гэрийн хин санхуг барьж зарцуулж байна те. Тэр нь юм болгож чадчих нүггүй юу гэдгээр чинь л дүгнэлт ийн үхэхээс биш мөнгө бол мөнгө штэ. Буруу зарцуулах юм бол ингээл урсаал алга болчихно. Зөв зарцуулах юм бол хөөхөн пот тэгэл болчихно. Ер нь бол нэг тийм дэмий юмд ач холбогдол өгөхгүйгээр л байсан л зөв юм болов гэж боддоо штэ. Ер нь альва зүйлд хүний бодол ерөөсөө үсчээд ингээд тэнэт яваад сансарт чүрчэж чаддаг, одон дээр чүрчэж чаддаг те. Блог юмыг болох гээд зөвлөл зохиолж бичиж чаддаг. Тийм юм чинь хүн бол одоо аливаа зүйлийг буруу болгочихыг л ботчих юм бол буруу болгох чинь зөв болгочихыг л ботчих юм бол зөв болгох чинь. Жохон байхад зохиосон нэг үг байдаг. Тэр нь болохоороо хэрвээ буруу үгийг гэвэл бурханд ч буруу өгч болно. Зөв үгийг гэж утгах юм бол чөтгөрт ч зөв өгч болно гэж. Яаж харах вэ гэдгээс л шалтгаалж байгаа юм, тийм ээ? Ер нь юмыг. Тэгээд би хүүхдүүдтэй загтаг гол зүйл нь хүнлэг байх л хэрэгтэй байхгүй та хүн. Ер нь бол хүнлэг л байсан дээр. Хүний гом доох хэрэггүй, тийм. Яг хэлэх ёстой үгээ бол хэлжсэн дээр. Би нэг шудраг үнэн айгүй мундаг юм ярьчдгийн гээд болохгүй юм яриад бас хүний гомдох ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэр чин заавал тэр хүний зүв байна гэж байж болохгүй. Миний өнгөрсөн амьдралдаа гаргасан одоо том алдаанууд бол тухайн үедээ гаргаж исэн хамгийн зөв шийдвэр байсан гэж жасраагаан хэлсэн тэр үгийг би их хожуу сонсоод тэрнээс их тайвшрал авсан. Ухаан тооны хэлсэн тэр том үг бол надад маш их тайвшрал болсон байхгүй. Харамсаад байх нэг тийм айхтар зүйл байхгүй юм биш үү гэж. Нэгэнтээ өнгөрсний буцаага засаж чадахгүй бол одоо юунд нь ч харамсалтай. Харин тэрчэнээс одоо сургаал авчаад тэр сургаалыгаа дахиж яавал тэрэн шигэ алдаа гарахгүй байх вэ гэж хичээж амьдрах нь чухал юм байна да. Тэгээд тэр хичээж амьдрахтаа болж игэл үр хүүхдүүдтэй эргэн тойрныхондоо хэлээд өөрийнхөө биен дээр мэдж өвдсөн, шатсан, түлэгдсэн тэ одоо живг шахсан их айхтар олон зүйлийг өшөөмөн онсон, баярлаж хөөрсөн тэ санамсаргүй байжгаад одоо нэг тим замаар явж исэн чинь тийм таарлцсан гих жишээтэй юмнуудыг бол хэлж ярьж өгж исэн дээр юм байна да гэж ботсон. За өөр чинь би одоо хүүхдийн талаараа
хэлийгээд ингээ бодохдоор би хүүгүүдтэй уулаасаа хэлдэг. Магтдаг. Би ерөн дөрвөн хүүхдэд дөрвөлнгийн их магтдаг. Яг гэвэл миний эмээ өвөө намайг маш их магтдаг байсан байхгүй. Одоо би сэдвээсээ жоохон хазаагах юм. Одоо манай энэ байшингийн гадаа ингээд нэг айл нарс авчраас суулгалаа. Тэр уулын ингээд нарс байсан. Тэгээд нарс авчраас суулгаад гээд ингэсэн чинь надаа байгаль орчны яамд ажилладаг нэг найзалсан байхгүй. Энэ ямар гоё нарс вэ? Би одоо ийм том өндөр нарстай олчмоор байна гэсэн чинь. Нансаа минь өстой болохгүй шүү дээ. Ингэж л болохгүй шүү. Нарс чи ингээд сүргээрээ хүнээр ярих юм бол одоо амтнаар ярих юм бол ингээд хамаатан садангаараа сүргээрээ амьдэрдэг юм ургамал. Тэгээд энэ мод чи ингээд салгаад аваад ирчтэр хин хэнийх мэддэхгүй ингээд байж захтар одоохондоо л үхээгүй юм шиг харагдаад байна. Энэ 2 жил ингэж тэсэж чадна. Голынхаа усаар тэжигддэг гэж хэлэхгүй юу? Энийний дараа би нэг юм айгүйх ботсон байхгүй. Голын ус гэдэг чи яг юуг яриад байгаа юм гээд. Тэр амтын ингээд тэр голынхаа усыг дуустлаа тэр одоо хөрсөндөө дасаж чадах юм байна. Дасаж чадахгүй бол дасаж чадахгүйгээр услага антер нарчлагаанд буруу болчих юм бол өвчих юм биш үү? Тэгэхээр хүн гэдэг бас яг адилхан юм байна тий. Миний одоо бага наснда ингээд миний эмээ өвөгийн надад өгж исэн хайр, миний эцэг эхийн өгж исэн хайр энэ бол надад миний голын ус болоод хувирсан юм байна. Тэгэхээр зэрэг би миний амьдралд маш хүнд зүйлсүүд тохиолдож ирсэн. Тэгэхэд ингээд за нэг сайхан юм тохиолдондоо гэж бодоод байдаг. Тэр зүйл бол яг гарцаа ахгүй нөгөө ялангуяа миний эмээ өвөө хоёрын хайр тэр миний голын ус байсан байл. Тэгээд тэр хоёрын гаргаж исэн хайрыг би харж өссөн. Би чинь хайрыг хөхөж өссөн хүүхэд байхгүй. Тэгэхээр чин зэрэг би тэрийг хүүхдүүдтэй яаж өгөх вэ гэдгийг бодоод би өвөө эмээ гэхээ надад хэлжсэн сайн сайхан үгсийг нь би хүүхдүүдтэй хэлье гэж боддгийн. Гэхдээ би тэрийг хуурамч харуул хэлдэггүй. Үнэхээр ингээд хүн хүүхдээ харахтаа ч хөөрхөл харагддаг штэ. Тэгэл би нөгөө монголчууд яасан муухай хүүхэд вэ энэ төр гэдгийг нэг хүүхдээрээ нэг тэгж хэлж байгаа. Тэгээд буруудах юмд орох шахсан шүү. Тэр нь хин гэдгийг мэдчихэж байгаа те миний. Тэгээд ер нь бол одоо би хүүхдүүдтэй хэлдэг. Миний охин шиг сайхан амттай хааны. Гэл. Миний хүү шиг сайхан хүү хаа байна гэл. 20-ын дундаас жонцгой, 2-ын дундаас жонцгой сайхан төрсэн амт штэ гэл. Гөө муухантай шүү гэх чишээтэй. Дандаа миний эмээ өвгийг надад хэлдэг гэсэн үг нөхгүй уулна. Тэгвэл энэ надад яг шингээд ингээ хоцорсон. Одоо би өөрийгөө энийг хэлэхдээ ч аз жаргалтайгаар хэлж чаддаг. Би хүүхдүүдтэй харахтаа ч тийм аз жаргалтай байдаг. Та нар миний ачийг хизээ хариулах уу энэ төр гэж тийм юм хэрэглэхийг хүсдэггүй. Яг гэвэл тэр хүүхэд гараад ингээд нэг орилоод анх намайг ээж болгосон тэр нь дараа нь надад ингэж одоо зөвхөн миний мэдэрч чаддаг тэр гоё зүйлсэн штэ. Тэр нь намайг аз жаргалтай болгоод ач энтрийг бол хариулцсан штэ. Тэгтээ тэрэн дээр надад нэхэд ах тийм өөр тэдрээс байхгүй. Харин миний хүүхдүүдийн надад ингэж одоо сайн явж харагдах нь л одоо надад өгж байгаа одоо хамгийн том баяр баясгал юм уу да. Сайн гэдгийг нь би одоо дарах сайд бол ингэдэг гэж байгаа юм биш шүү. Ажил төрлөө тасралтгүй хийгээд өөрийнхөө гэр орныг аятайхан авч яваад те найз нөхдийнхөө дунд нэртэй хүндтэй те болж игэл нийгмийнхээ дунд нэртэй хүндтэй тэгээд нэг хүсснээрээ амьдарч байгааг л гэж бодож байгаа. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийгээ бол магтж байгаарай. Яасан ч байсан магтж байгаарай. Манай нөгөө харангийн лавга найз хэлдгийн эр хүн гэдэг чинь өрөвдмөр амт штэ. Ихийнхээ хөхнөөс гараад эхнэрийнхээ хөхөн дээр буудаг гэж хэлж байгаа. Тэр нь болохоор нөгөө яг л нөгөө хөхүүл хүүхчиг гэдэг утгаараа хэлж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор тэрийг одоо тийм ийм арчаагүй дөрөө гэдэг утгаар нь биш штэ. Ингээд ийм хүүхэд чиг гэдэг утгаар нь л хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр би тэрийг бол үнэн гэж боддөө штэ. Бас болж игэл би хавагт дараа нь та нартай нэг уулзуулна. Их мэрэгэн хүн шүү. Их мэрэгэн хүн. Бас эр хүн шүү. Тийм эрэгтэй энерги их хүчтэйгээр ялгардаг тийм. Бас мундаг юм өөрийн философитой. Бас тийм айхтар сүрхий хүн учраас би та нартай нэг гуйж байгаад уулзуулахыг бодноо. Өөр чинь би хүүгүүдийн хүмүүжлийн талаар гэж ярих юм бол би хүүхдүүдтэй бүгдэнд нь ном сайн уншиж байгаа чи, судалгаасаа хийж байгаа чи гэж хэлдэг. Тэгээд ер нь ном уншснаар
хүн муу болтгүй. Ямар ч муу номон дотор ганц өгүүлбэр ч гэсэн сайн байдаг. Даашаа муу ном байлаа гэж бодоход тэрийг уншиж явах хүний нойр хүртгэл ахгүй юу. Тэр утгаараач байсан гэсэн тэр юм уншиж исэн дээр. Тэгээд мандуулын подкастт орсон зүйлс дээрээс үлдсэн юмнуудыг нь олоо сонсчоор манай охин энэ гэр солих гээд ах шиг байна. Тэгэхээр төр зур завсарлаа. Логойт хоёрын яран дунд ингээд анх залуу байхдаа бит хоёр бол их маргалддаг байсан. Яг эрэгтэй хүн гэн эмэгтэй хүнтэйг нь тэгсэн чи юм гэд. Одоо тэгээд насны явцсанд бол философи их ойролцоо очсон байл л дээ. Тэгтэр зэрэг энэ тал дээр би уулзуулъя гэж хэлж байгаа нь тэр хэлээд үзье. Заваа шүү. Тэгээд ингээд нэг юм ингээд асар тодор анзаарагдаад байхад бол хүмүүс ингээд юм салж нийлсэн амьдралыг тэгж хэлдэг штэ. Чиний ингээд чи амьдрал үтцсэн болохдороо ийм тэр одоо ингээд 2 3 5 гатагаа нөхөртөг оож байгаа учраас тийм юм гэж. Тэгтэл ерөөсөө үгүй. Энэ бол би юу гэж боддог вэ зэрэг хүний ингээд эцэг эхийнхээ хамт өнгөрөөсөн өөрийн одоо тэг наснаас өсвөлээд эсвэл гидсэн байхасаа гэж яриа л та. Ингээд үеэс өсвөлсөн эхний 18 хүртэлх одоо бие дааж гарч явах хүртэлх амьдрал бол эхний амьдрал. Нэг амьдрал үтсэн гэдэг амьдрал нь юм. Энэ нь насан туршид нь нөлөөлж явдаг юм бэл. Одоо та нар ингээд Элтон Джонны амьдралын талаар хийсэн сүлт хийсэн киног хараарай те. Тэгээд тэрэн дээр чинь автага ямар зөрчилтэй байсан гэдг нь харагдана. Тэгэл тэр хүн насан туршдаа л тэр аавынхаа хайраар дутаал дуунуудад нь яасан олон дуунууд одоо тэрнээс олж төрсэн байна. Энийг та нар харна, өөрсдөө аяанда мэднэ. Тэгэл ингээл нэг хүүхдийн ээж аавтайгаа эцэг эхийн хайрыг дутуу үзэх, эсвэл хойд ээжийн гар харах, эсвэл бүр үнчин байхтай гих жишээтэй энэ зүйлс бодвол амьдралд нь ингээд юугаар ч ингэж одоо нөхөж болохгүйгээр нэг тийм одоо ингээ хадаасаар ингээ бүр ингээд ураа сичээ айцсан юм шиг юм зүйлийг энэ дотор нь хийг айчдаг юм бэл. Идэгсэн ч тэр шарх сорвинд бүр ингээд айгу хэцүү идэгдэг гэдг юм уу. Тэгэхээр зэрэг энийг бүр асар сайн бодох хэрэгтэй байж таарж байгаа. Хүссэн хүүхэд байна уу, хүсээгүй хүүхэд байна уу? Одоо хүнийг хүн болгоод ингээд энэ хорвоо дээр ингээд өөрийнхөө дуранд аваад ирлээ шүү дээ. Тэгсэн тохиолдолд бол тэр хүний өмнө үүрэг хариуцлагыг хүлээхгүйгээс яах юм? Үүрэг гэдэг чинь уулаасаа л үүрэг гэсэн үг байгаа үстэй. Үүр чи тэрийг үүр заа юу үүрэх ёстой байхгүй да энэ чинь. Тэгэхээр зэрэг тэрийг ёстой. Насанд ингээд хүрэн хүртэл нь ёстой. Тэгээд тэр хүүхдэд аль болохоор сайхан мемори одоо сайхан дурсамжуудыг аль болохоор үлдээх хэрэгтэй. Мэдээ сайхан дурсамж төрүүлэл үлдээгээл явна гэл өдөр болгон жүжиг тавиад чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр зэрэг хүн ойлгомжтойгоор өөрөө сайн хүн байхыг хичээх хэрэгтэй л болж таарж байгаа байхгүй юу? Хайр хүнийг өөрчилдөг штэ. Ер нь бол ямар ч муухай хүнийг өөрчилсөн байж л гэдэг. Энэ маш олон уран зохиол кино дээр харагддаг штэ. Тэгэхээр зэрэг энэн дээр бол би 100% тэгж хэлж чадна. Одоо суур хүмүүжил болвол яг барилгын фундаменттай адилхан. Тэрийг нь сайн тавиад өгөх юм бол тэр хүүхэд цаашаа сайнд явж таарч байгаа. Тэгэхээр зэрэг эрэгтэй эмэгтэй хүүхэд гэхээсээ илүү тэр хүүхдийг хайрлаад суурийн сайн тавиад өгч. Өөрийнхөө одоо нөгөө чадлынхаа хэмжээгээр би ч одоо том хүүгээ төрүүлэхдээ хөөхөн амтаа 19 настай амтан байсан шүү дээ. Тэгэхээр чи би ч одоо тэр чинь одоо надад тэгэх ёстой, ингэх ёстой, ингэсэн чинь ийм юм гэд мэдэх юм байхгүй юм чи хөрхий. Тэгээд саяхан надлуу тэр нөгөө хувийн чатар бичсэнийг охин хэлсэн байсан. Миний аав амьдрал бол ямар заавартайгаа ирэх штэ гэж. Аав нь чамайг зөв гэж бодоод энэ олон юмнуудад явуулсан гэж бичсэн байсан. Би тэр охины одоо надад бичсэн шөнийн 3 цаг 30 минутанд бичсэн алт дэлм уурт тэр чин сэтгэлийн мессежийг нь уншаад өглөө нь учир зүггүй хэлсэн. Ингээд огт танихгүй хүн мөртлөө надад хизээний юм нэг тийм таньдаг хүн өөрийнхөө тухай ярьж байгаа юм шиг тэгж санагдтал битсэн байлээ. Тэгэхээр зэрэг хүний ингээд үнэн сэтгэлийн юм гэдэг чинь дандаа хүнд тэгж хүрдэг л ахгүй юу. Тэгэхээр чин зэрэг
хүүхэд нохоо хоёр сайн хүнийг ялгадгүй маа гэж үг байгаад идэх чинь ямар гिचийн үг юм гэхтэр зэрэг тэр хүн дотроо сайн л бодвол сайн л юм хийж явах юм бол тэр чинь өөрийнх нь аураагаар гэрлээр нь мэдээд байна л гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд одоо ингээд хүн хүүхдтэй болоод ойлгох юм дөө. Тэгэл хүүхдтэй болол гэлтэхтэр хар нялхаас нь өсвөлэл эрэгтэй хүмүүс охтуудаа харамлал. Миний мө охинтой чинд ямар хүн тааралтад яах бол тоо гэл анх үлгийг нь задлж байхдаа тэгэл яриад эхэлдэг шүү дээ. Тэгэл их хүн ч гэсэн муу ялгаагүй шүү дээ. Хүүгүүдтэйгээ болох дөрөө зэрэг миний охинтой ямар охин таарлаж яах бол тоо гэл санаа зовоод эхэлт юм шүү. Биш тэгдэг байсан, одоо ч тэгдэг. Тэгтээ одоо бол нэлээд тайван хандж байгаа тэрэн дээр. Яагаад хүүхдэр зэрэг миний нэг найзын хэлдэг шиг би хүүхдүүдээ муу хүн сонготол нь муу хүмүүжүүлээгүй гэж. Тэгтэр зэрэг хүнээ таниад явах чадвартай авах байлгүй гэж боддөг шүү дээ. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа гэж их үнэг. Дээрэс нь эмхтэн хүн чихээрээ эрэгтэн хүн нүдэрээ гэж бас их үнэг. Тэгэхээр зэрэг миний хүүгүүд одоо нэг хөөхөн одоо ядгийн одоо бүр нэг лусын дагин шиг нэг сайхан хүүхэнтэй учирчаад тэгээд нөгөөх нь ааш араншин нь атсах шиг байгаад тэгээд ажил дурлж байхгүй тэгэл энэ төр гэл байгадаг бол бас хэцүү л баг. Дахиад хэлье. Хүн бол ямар ч байсан ажилтаа авах хэрэгтэй. Би ерөөсөө нэг ойлгохгүй юм байдаг. Тэр нь болохоор зэрэг ингээд би одоо мисс учраас би хоол хийж чаддаггүй. Одоо би босс учраас би хоол хийж чаддаггүй ч гэдэг юм уу те. Юу гэсэн үг энэ чинь хүн өөрөө хоолоо хийгээд идчих чадвартай л байх хэрэгтэй шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Эрэгтэй хүүхдийн ингээд ярихтаар одоо ер нь бол хүн болгон хувийнхаа ариун цэврийг сахах нь зүйтэй. Энэ хувийн ариун цэврийг би байнга ярина шүү. Энэ дээр бүр та нар тасгаас өөр арга байхгүй. Нэг зүйлийг бүр яг хэлхээс өөр арга байхгүй юм а би хэлчихэдхөө. Тэр нь болохоор зэрэг одоо нэг юм Монгол хүний гүндүүгүүд зан тэгээд ийм хөлс хэр үнэртсэн байгууллагад тэр бол тийм асуудал биш гэдэг ийм тийм юмнууд байгаад идэг шүү дээ. Би ерөөсөө тэгж боддгоо. Тийм хүмүүсэд бүрнээр үнэн голосоо дургу. Хүний эрх гэдэг чинь хүний эрхийг зөрчинө гэдэг чинь одоо үндсэндээ би ч гэсэн үнэрлэх эрхтэй үсттэй. Тэгэхээр чинь миний үнэрлэх эрхийг одоо янз бүрийн үнрээр зөрчиж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг бүр анханаас нь тэ эрэгтэй эмэгтэй гэлтгүү гэж байгаа. Гэхдээ эрэгтэй хүнийг одоо за яах вэ хөрхөн амтай. Энэ бол одоо тэгэл ингээл явж яхад болоо харагдахад л сармөгчингаас 4% илүү байхад болно энэ төр гэсэн үзлэр биш. Тийм хоцрогдсон бүдүүлэг үзлэр биш. Эн чин даяарчлагдж байгаа нийгэмтэй хэдвээр 100 болчиход байгаа. Тэгтэр чин зэрэг энэ гүндүүгүү энэ гэсэн ийм мунхаг ярианаас бол салж хүмүүсийг хувийн ариун цэврийг нь сахиулаад байнга усанд ороод одоо дээд одоо эргэтнүүдээ байнгын угаалгаж сургаад тийм үү усанд орох боломж байдгүй юм байлаа гэж бодоход чинь үнэр хамгийн ихээр ялгаруулдаг газруудаа угаалгаас орчиход тэр чинь бас болж байгаа шүү дээ. Тэгээд нэг өөртөө арчаатай нэг юм хүнд түүг олчихгүй явуулдаг тийм болгож хүмүүжүүлвэл их дээр санагддгийн. Тэгээд нас биеийн төрсэн хойно нь ингээд энийг одоо бага наснд нь суулгахгүй бол нас биеийн төрсэн хойно нь одоо ихнэр аавн те тэгэхээр нөгөөх нь одоо яах вэ нөхрийгөө байн гусанд ороотгоо жамаа авгаагатгаач тэгэж ингэж ингээ хэлээд ах юм бол тэр хоёр жоо хооронд зөрчил үүсэн шүү дээ. Тэгээд ч хамт олонны дунд явна те. Тэгээд хамт олонны дунд явахтаар ч хүн ч одоо бас л тийм одоо тэр хүнд шууд за чи усанд ороо чамаас их муухай үнэртэж байна. Чи амаа угаа. Үгүй бол ингээд амнаас ч өмнө үнэртэж байна гэж хамт олон бол хэлж чадахгүй дээ. Нүрэ буруулаад цухтагаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг нь бол их сайн хэлж өгч явах нь ер нь бол зөв. Эр хүний өөрийнх нь гоо сайхны эстетик гэж нэг гоо сайхан эстетик энэ төр этик гэсэн юмнууд нь шүү дээ. Тэрийг нь одоо хүмүүжил талдаа бие яаж авч явах уу одоо хүнтэй яаж харьцах уу гэх мэтээсээ өсвөлээд нөгөө талаасаа яг ариун цэврийн энэ талаасаа бол ярьж хэлж өгч исэн зөв гэж боддгийн. Тэгээ эрэгтэй хүүхдүүдийн одоо эрүүл мэндэд нь илүү анхаарна гэж юу авахтай ер нь. Гэхдээ
эрүүл мэндийн мэдлэгтэй бол болгож исэн ер нь бол зөв штэ. Дахиад хэлье. Нөгөө мө хэд чинь яах вэ? За нэг хүнтэй суух уу, эсвэл үерхэх үү, энэ төр гэвэл хүний гар хараад хийж өгснийг нийтээл хийж өгөхгүй бол тэгэл өлсөөл чипс идэт байж л тав штэ тийм биз дээ. Тэглэгүүгээр за гэр оронд нь тэр чинь за ээж хөө аав хөө хэдүүлээ нэг сайхан мах чанаад махныхаа шүлэнд нэг ингээд тосыг хамжаагаад тос нь бол их идэх юм бол ингэдэг тэгдэг бас идэхгүй бол ингэдэг тэгдэг за энд нь ингээд нэг тийм шүл хийж иднэ тэгсэн чинь ингэнэ за одоо ингээд хөдөлгөөн хийх хэрэгтэй гэх мэтэр холлох юмыг нь элементарны өөрийнхөө мэддэг анхан шатны юмнуудыг нь зааж өгөөд дээрэс нь шүдэн өвтөх юм бол шүдний имлэг дээр миний хөө хурдан очиод үзүүлээд шүдэл амбутуулж авахгүй бол наад шүднээс чинь шалтгаалаа хоолойчмууд нь хоолойчин өвтөх юм бол зүрхчин өвдөн үе мөчөндөө орно гэх жишээтэйгээр юмнуудыг нь хэлж өгч исэн ер нь бол зөв шүү. Ер нь хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь би өөрөө одоо багадаа яг юу сонсож сурч мэдсэн. Одоо би яг юу сурч сонсож мэдмээр байгаа юм гэдгийгээ нөгөө хүүхэдтэй найрсгаар хэлж өгөхийг л хэлж байгаа гэсэн үг үсттэй. Яг өдөө хүүхэд сонсохгүй юм шиг байдаг л байх. Гэхдээ би дахиад хэлье. Манай эмээгийн нөгөө хэлж исэн хамаг өвчин ингээд тархины айл нэг нугачаанд бичигдэж хоцроод тэгэл тэр ихэн дагуул хийж байгаа байхгүй юу. Манай эмээ бол нойлын өрөөг бүр ингээд холормын үнэрттэл нь угаадаг тийм хүн байсан. Манай ээж бас тэгдэг. Манай эрэгтэй дүүнэр охин дүү бүгдээр тэгдэг. Гэтэл миний эмээ өвөө хоёр чинь яг ясан юм дээр одоо хөдөө хээр морой унаал давхиж авсан хүмүүс шүү дээ. Гэтэл тэр хүмүүс яаж тэр нойлыг одоо тэгж угаас сурсан байх вэ? Эн чинь дээр үеийн монголчууд бүр анханасаа л ариун цэврийг чанд баримталж исэн гэсэн үг л байхгүй юу? Манай эмээ хэлж өгдөг байсан. Хэрвээ сойд таарлахгүй бол миний хүү оо таарлахгүй бол шүдээ сайхан ингэж жагаад энэ хорогоороо ингээд өрөөд угаагаад хилнийхээ өнгөрийг ингээд аваад төөгээ хайдгийг шүү гэх жишээтэй. Тэгтэр энэ бол зайшгүй зүйл шүү. Хүн чинь тэгээ хүний амьдралд чинь хэм тохиолдно. Гадагшаа дутгшаа олон газар руу явах болно. Одоо Солонгосод ч юм уу, Японд ч юм уу те энэ тэнд Европт энэ төр ажил хийхээр явсан монголчуудын хамгийн түрүүнд сурдаг юм бол усанд ор сурсан байдаг шүү дээ. Тэгээд тэд нар нь бол ингээд зайлшгүй шаардлага тавьж жагаад усанд оруулаад сурахчихж байгаа байхгүй. Энийг гэр оронд нь бол заагаад өгчих юм бол тэр хүүхэдтэй өөрт нь төвөггүй ичиж мичих зүйлгүйгээр өсөд бойччих юм байгаа юм шүү дээ. Тэгээд одоо эрэгтэй хүүхдийн хүмүүжлэлээр одоо би өөр ингээд одоохондоо бол бодож амжсан, бэлтэж амжсан зүйлс нь энэ байж байна. Ер нь бол одоо манай ирчүүд энэ төр улс төрлөө их ороод одоо улс төрийн дайн дажин шиг энэ амар тийм зүйл дээр ингэж их одоо үгээрээ зодтолдох гэдэг юм уу юм хэцүү юм их хийж явж лээ л да. Тэр нь болохоор нэг талаасаа эрэгтэй хүний цаанаасаа ингээд нэг унган юм төрхөн юу байдг хүүхдэр зэрэг дайн байлдаа хийгээд ол зомгоо орон гэртээ их орондоо авчирдаг тэр зүйлээс шалтгаалдаг байх гэж би заримдаа боддоо ш. Тэгэхгүй бол одоо тэгж их тэр амьсгалтай салбар дээр ингэж мессеж дээр дуудуулж байж ах ямар ч хэрэг үүдг ингэж заримдаа бодогддоо ш. Тэ. За ингээд нэг үг олдож өхөр холдох тийшээ хандаж эхлэх гэж бай шүү. Тэгэхээр зэрэг одоо нөгөө эрэгтэй хүүхдүүд ихтэй миний охин одоо энэ камерны цаана сууж байгаа охин байна. Өөрөө яг доотлын эрэгтэйдүүд маш их хайртай л да. Тэгээд ээжхэн сая ярьсан юм дээр нэмэх юм уу, хасах юм уу, чамд юм байна уу? Маш орд тэр. Түрүү чи бит хоёрын хийсэн блогон дээр болохоор зэрэг микрофонгүй явсан. Харин энэ микрофон болохоор бодол шүрхсэн ч сонсогдох Sennheiser. Тэгэхээр одоогор нэг байгаа учраас одоо охинтойгоо би дундаа бариад ярьчий те. Оюутан цаг шиг. За, юу гэж санагдсан? Би эрэгтэй хүүхдийн хүмүүжлэг талаар нэг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ дүүгээ бол яг өөртөө харьцаатай байхыг л их хүсдэг. Тэгээд багаас нь надтай хамт ер нь их цагийг өнгөрөөдөг байсан болохоор гэрийн ажил дээр надад тусалдаг. Тэгээ хоол хийхэд нь за их чинь ингээ байхгүй байвал ийм хоол хийгээд идчихэрээ гэ будаатай хуурга гээд ерсөн шидийн амархан хуурганууд бол зааж өгч өгдөг.
Тэгээд хамгийн гол нь үлсэхгүй, тэгээд өөртөө харьцаатай хүнд муулуулахгүй те. Энэ муухай үнэртэй юу, ямар өөртөө харьцаагүй залуу вэ гэж том болоход нь хилүүлэхгүй байхын тулд тийм хоол моол зааж өгөө. Тэгээд арьсандаа анхаарал тавих хэрэгтэй шүү. Эрэгтэй хөвгт байсан ч гэсэн гээд тиймэрхүү юм зааж өгдөө шүү дээ. Таны хэлснийг ер нь баттгаал явцдаг юм байна л да. Тий. Тэгээд одоо та нарын гайхалгаа авах юм. Юу On Bot ч On The Production гэдэг юм бүтэн ингээ production ажиллаад энийг хийж болох байсан л да. Гэхдээ би хүүхдтэй ажил сургаж байгаа юм. Яг хоо одоогийн карантины үеэр хин ч ингээд ажиллаж болохгүй байж байгаа үед бол миний охин камертай харьцаж сураад дээрэс нь микрофонтой харьцаж сураад нөгөөхийгөө мартсан мэт харьцаж сураад гэх мэтэр өөрөө монтажа хийгээд гэдэг чинь юу сурч л яг л дээ. Хүнд ер нь сурсан юм илүүддэггүй л аахгүй юу. Тэр утгаараа бас сургаж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр нөгөө нэг урд нь бол амлцсан байж байгаа. Одоо манай хүүгийн нүүрэн дээр нэлээ их батг гараад тэгээ их чинь өөрийнхөө арьсанд анхаарал тавьдаг. Би бас арьсанд ер нь би арьсанд маш их ач холбогдол өгдөг хүн учраас эргэн тойрондоо байж байгаа бүх хүнийг л хүү ээжээ ингэчээ тэгсэн чи ингэчээ гэд дуртай дургуугийн ч асуулгүйгээр л бараг л янз бүрийн юм яриад явж идэг хүн байхгүй юу. Тэгэхээр нөгөө хоёлаа 13 та хүүхдийн батгтай нүүр энэ төр дээр яаж байгаа юмыг нэг үзүүлэе гэж ярьсан те. Чиний нөгөө хэрглэж байгаа нүүрэндээ бас миний охины нүрээ бас жоохон батг гараад ирсэн. Гэхдээ их эмзэг арьстай. Тэгээд тэрэнд хэргэлдэг юм харуулъя гэж ярьсан те. Тэрийг нэг харуулчих уу? Тэгээ би аваад ирье. За. Зэ ингээд бах юм авчраа тавьсан байна те. За тэнгуүтээ би наадуулъя чинь бол ерөнхийд нь мэдхгүй юм чинь. Энэ чинь энэ дотор чинь бас бит хоёрын дундаа хэргэлдэг мэддэг юм чинь энэ байгаа юм. Энэ ус. Micellar water гээд нүүрний бодог арилгадаг. Тэгээд нүүр цэвэрлэгч айгуу зөөлөн тэгээд гуйжуулт юм лээ. Radical clear cleansing water гэд нэртэй юм байна. За би яг өдөр тутамдаа эхлээд яг юу хэрэглэдэг харуулчих. Энэ тонер, энэ ампул энэ тонер нь бас дотор янз бүрийнх байдаг юм шиг аа. Энэ нь бол moisturizing, boosting and soothing гэд. Тэгээд энэ яадаг вэ гэхэлэр чийгшүүлэх үйлчлэг гэдэг юм билээ. Тэгэхээр бусад нөгөө алкогол ихтэй тонеруудыг бодвол хамаагүй зөөлөн гэсэн үг. Тэгээд энэ тос надад амар таалагдсан. Anti-bac moisturizing gel cream гэд. Тэгээд энэ сет нь яадаг вэ гэхэлэр нөхцөлт арилгах. Тэгээд дээрэс нь эмзэг улаалттай арьсанд зориулсан юм билээ. Тэгээд энэ vitamin C acerola C ampoule гэд энийг сая хэрэглэж эхэлсэн. Тэгээд энэ нь яадаг вэ гэхэлэр нөгөө арьсны өнгийг сэргийх үйлчлэгээтэй. Тэгвэл надад бас дундаа хэрэглэе за. Энэ тэгээд бас sunblock нарнаас хамгаалдаг тос. Тэгээд нарнаас хамгаалдаг тосоо өдөр болгонд хүрэх хэвээр. Тэгээд би сая бас уншихад нарнаас хамгаалдаг тосыг чинь 4-өөс бараг 6 цагийн хооронд хэрвээ удаан наранд байхаар бол ингээд дахин түрхэх шаардлагатай байд юм билээ. За манай дүүгийн хэрэгэлдэг одоо тос тэгээд угаагч нь надад байхгүй байгаа. Тэгээд ямар ч байсан энэ peeling stick-ийг харуулъя гэж бодсон юм. Энэ peeling stick гээд нөгөө чих ухдаг хөөнтэй адилхан гэхдээ хамаагүй урт гуйжуулдаг. Зөөлөн арч явчихсан юм билээ тэгээд. Гэхдээ энэ хамаагүй энэ гол нь амар үр дүнтэй юм билээ. Нэг удаа хэрэглэхэд 7 хоногийн дотор үр дүн нь харагдсан. За энэ бас яг өдөр нэг 7 хоногт нэг удаа хэрэглэждэг. Аюу зөөлөн бүтцтэй. Тэгээд ийм гэлэн бүтцтэй ийм гуйжуулагч. Энийг хаяадаа нэг хэрэгэлтэй. Тэгээд миний нэг өдөр болгонд хүрхдэг тос дууссан гээд тэгээ хаваршилттай юу яагаад хэлсэн чинь энэ шин тос нь гээд Cerama Barrier Facial Cream гээд энэ арьсны юу лээ. Гаднах сэргээх үйлчлэгтэй юм л.
Тэгээд энэ BB кремийг бас хэрэглэж байгаа. Энэ Hyaluronic Aqua BB гэдэг та арай өөрийн хэрэглэдэг бах тий. Би арай өөрийн тэр. Гэхдээ би сая энэс дургсан шүү дээ. Тэгээд би ч нэг ер нь бол пудртэй сураагүй учраас тэгээд энэс дүрхэд гэхдээ өөсөвийг дараа хийчаад дээрэс нь масканд нааддаг хүүхдэр хэцүү болоод байгаа. Урд маань сарнаа надад бахан юу лээ нөгөө cushion тий. Пакт гэдэг юм лээ тэрийг. Тийм үү. Тэгээд би загнуулж байгаа тэрийг ингээд төрхөс урж ирсэн. Одоо бол нэг асар сайн ойлгоод байгаа юм чи яана хүүхдэр зэрэг бидний насныхан тийм байгаагүй байхгүй нөгөө нарнаас хамгаалдаг тус гэдэг зүйлийг л бүр дандаа түрхэж явах юм бол үрчлээж баг гарах юм байна. За арьсаа сэвх нөсөд толбож баг байх юм байна. Ер нь арьсаа ингээд маш сайн хамгаалж ах юм байна гэдгийг л их сайн ойлгоод байгаа шүү дээ зөв. Тий. Нарнаас их хүмүүжиж байгаа. Тий. Би бас нөгөө нэг энэ тэгээд миний охины эмзэг арьсан дээр тохироод ахыг утгад эднэр бол их сайн байна гэж би ойлгоод байгаа. Дээрэс нь доктор Орклын бүтээгдэхүүнүүд хоорондоо харшилдгүй юм билээ. Жишээлбэл витамин C-ийг одоо түрхчээд өөр одоо сетнийх нь өөр юмыг аваад түрхлээ гэж утгад тэр нь бас байж л байд юм бэл. Түрүү нөгөө эрэгтэй хүүхдүүд гэснээс манай хоёр хүүхэд хоёулаа одоо ингээд нөгөө хоёр хүү ийм хувцас сунрын хийдэг ийм хоббитой юм шиг үлээ шүү дээ. Энэ миний хүүгийн баг хүүгийн зурсан зураг нь энэ өөрийг нэг нүттэй гэж боддтой юм байлээ. Тэгэл энэ чинь ийм цуврал их хөөрхөн зургнууд нэт юм а. Энэ удаад болохоор зэрэг өөрөө ийм зурган дээр хэвлүүлээд цамцан дээр хүүдис дээр хэвлүүлээд ийм малгайтай цамцан дээр хэвлүүлээд бас футболкн дээр хэвлүүлээд тэрийг нэг чинь их дэмжиж байгаа. Тийм. За тэгэхээр зэрэг өнөөдөр ээж нь ингээд зөндөө олон бах юм ярьсан юм чинь миний охинд бүр сонссоор ярих сонирхолж байхгүй болцсон бүр гайхацсан ботцсон сууж гинөө. Миний за та намайг бодвол хамаагүй туршлагатай шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Хамаагүй туршлагатай юм. За тэгэхээр зэрэг ингээд өнөөдөр бит хоёр энэ влогоо ингээд дуусгая дөө. Тэгээд твчиж өдөө хүртэл нь үзээд шингээж байгаа та бүхэнд их баярлалаа. Дээрэс нь одоо та бүхний амьдралд чинь хамгийн сайн сайхныг өрөөгөөд хүүхдүүдтэйгээ хил амаа сайн олж чаддаг байгаасай. Хүүхдүүд чинь сайн яваасай. Хүний амьдралын хамгийн сайн одоо энэ амьдралаас хүртэж болох зүйл бол ерөөсөө л өөр хүүхдтэйгээ сайн сайхан явж байгааг л харах үед юм байлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг харж яваасай. Хүүхдүүд чинь бүгдээрээ эрүүл байгаасай. Дээрэс нь тэгээд хинхнийхэн сэтгэл нэг хангалуун сайхан гэр орон чинь инээ дээр дүүрэн сайхан амьдраасай гэж өрөөгөөд энэ удаагийнхаа дугаарыг дуусгая. За баярлалаа. Би нэг ганц нэг юм хэлэх гээд би багасаа 10 жилдээ англиар яриа сурсан. Тэгээд ер нь одоо миний унган хэл монгол хэл ч гэсэн би англи хэлээрээ хамаагүй удаан өдөр тутамдаа хэрэгэлсэн болохоор ер нь англи үг хэрэглэх гээд байж магадгүй. Гэхдээ энэ дээр бол ажиллаж байгаа шүү. Тэгээд тэгчээч үзээрэй баярлалаа. За бүгдээрэнд нь баярлалаа. Миний Instagram хаягч болохоор Нансалма Төмөр илүү тий. Тэгээ Нансалма Төмөр гэдэг англиар байж байгаа. YouTube дээр Insta үзэж байгаа хүмүүс нь бас одоо дагна гэж ярих уу тий. Subscribe and follow